Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3 дэлгэн дээр суугаад харуулсан сонсож байгаа эрхэм танд өглөөний мэндийг дахин хүргэе. Улаанбаатар хотод 8 цаг 11 минут радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Аргун хөтлөгч цэцэг найруулагч Борхуугийн Жилбатнаар та мэдгүй нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хиймэр шүтгтэй хоол идэхэд хүндрэлтэй байна уу? Тэгвэл одоо хэлбэр болсон. Корега хамтран ажиллана. За мөн Япон чанарын Такатагаас гэсэн урайтаагаар хурд хүч шатгуун зарцуулалтын төвс шийдэл NGK-с хамтран ажиллах болно. За мэдлэг гэж минийгийн тал өрөөдөө та мэдхөө нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Манай эфир үз 77 77 3883 77 77 8830. За та энэ утсаар холбогдож орж ирээд 3 асуултанд хариулаарай. Ялагч болох боломжтой. Орж ирэхээс өмнө утасныхаа спикерээр биш шууд утсаараа яриарай. Орж ирэнгүүтээ нэрээ шууд хэлээд асуултанд хариулаарай. Өнөөдрийн оролцогчдоо амжилт хүсье. За 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаар руу залгаж орж ирэх болно. Хамгийн ихний асуулт урлагийн асуулт байна. Хэдүүлээ өмнөх 4 дахь өдөр таах га тааж чадаагүй 3 дахь өдөр ч илүү. Үлдлүү те. Тийм үлдсэн асуулт байна. Манай урлагтай хүмүүнийг сонсож орж ирээд. Юу л би ай сонслоо сүүлд ай сонслоо те. Ай тавь. Ай сонсог хоёлоо нэг хин дуулж байгаа вэ гэдэг асуулт тавиад өнгөрсөн шүү дээ. За одоо хэдүүлээ 95-9-өөс асууж үзье. Өглөөний мэнд. Өглөө мэндэ. Өглөөний мэнд. Юм бэ? Хинтэй холбогдсон бэ? Эрдэнэлт. Эрдэнэлт. За өглөөний мэнд. Хин дуулж байгаа вэ гэсэн энэ юуг асуултанд хэдүүлээ хариулах юм. Хин дуулж байгаа вэ? Дуучных нь нэрийг танаа гэсэн. За. За сонсоод үзье. Түмэн дэвэрлэгээ. Баяр үргээ. Ямар урдээ. Тийм шүү дээ. За, дараагийн асуулт. 1994 онд Майкл Джексон хэний охинтой гэрлсэн бэ? За явсан. 94 онд Майкл Джексон гэрлсэн байж тийм үү? Нэг алдартай хүний охинтой гэрлсэн. Битгүй би яаж мэдэх. Хаадуудын хоорондох хаадын гэр бүлийн хоорондох. Тийм үү. За би яаж мэдэх вэ? За, өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За попи хаан. 88. Өглөөний мэнд арай. Өглөөний мэнд арай. За, бас нэг ари холбогдож байгаа юм байна шүү дээ, тэ. 1994 онд Майкл Джексон хэний охинтой гэрлсэн бэ? Элвис Пресли. Баяр үргээ. За, тэгвэл дараагийн асуулт газар зүйтэй холбоотой байна. Альфийн нурууны ноён ориглыг юу гэдэг вэ? Цаг явсан. Килиманжаро. Холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За. Килиманжаро бол Африкийн ноён оргил, Альпийн нур бол Европт байдаг. Гэхдээ за энэ баруун Европын ноён оргил гэж явах бах. Яг бүх Европт ноён оргил биш юм байна. 77 77 38 83 77 77 88 30 руу залгана. Нэрээ яагаад утсан дээр ингээд давхар дуулаа оошгүй байгаа юм л гэж явцсан чи сурагчид амарсан юм байна шүү дээ. Тийм өнөөдөр өсгөлч нэрээ амарсан. Тий. 99 67. Өглөөний мэнд жижигхэн. Жижигхэн. За сайхан баярлсан уу? Сайхан баярлалаа. За, яаж баярлав нэрээ? Ирж бэлгээ авч амжлаа. Амжсан уу? За. Тэгвэл ийм асуулт асуунаа. Хамгийн олон жил хөөцөлдсөн муур хулган хоёрыг хэн гэдэг вэ? Том Jerry. Баяр үргээ. За, одоо тэгвэл ингэ шүү тоо бодно. 444-ийг 4-т хуваахад хэд вэ? 111. Вау, баяр үргээ. За, тэгвэл одоо яг ялтын асуулт. Эдэн хэврэг эзэн нь мөнх байг. Энэ юуг мэлаж хэлдэг үг вэ? Эдэн хэврэг эзэн нь мөнх байг гэж юуг мэлаж хэлдэг үг вэ? Шин дээл юм болоо. Шин дээл юм байна. Баяр үргээ. Ийм л ундаг да. За, өнөөдрийн анхны ялагчаар хүн алс тодорч байна. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй жижигхэн хүн алзаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За, баярлалаа. За. Дараагийн сасагч 8828. Өглөөний мэнд сайн байна уу? Мөнх зэрэглэнэ. Өглөөний мэнд. За, хэдүүлээ Альфийн нурууны ноён ориглыг асууж байгаа. Монблан гэдгээ цагаан уул гэж орчуулдаг юм байна. Франц хэлнээс. За, тэгвэл манай Нарны аймгаас Плото хасагцсан. Энэ хэдэн онд хасагдсан бэ? Гараг гэдэг тооноос тий. Тий, гаргийн тооноос
Өө наатах ч одоо ингэ толхоор орж ирэхгүй ч саяхан л хийдгийг юм яриа л яваадсан тий. Бид тэр зөндөө ярьсан. За олон улсын одон орончдын нийгэмлэг гэж байдаг. За энэ 2000 хэд байгаа юм лээ. 2000. За цаг дуусна. 3. 6. Ингэж тийм. 6 8 гэд 2 юм хэллээ. 6 нь юу? Хоёрыг хэлсэн юм уу? За. За 6-аар нь авчи. За. Би 6 гэж бодчихсон л тоо. Яа. Баримжаад ихэд арай дэндүү баримжаад байж. Би саяхан яриадсан юм шүү дээ. Хэд хон юу. Толгой ерөөс юм ажиллахаа гэж байна. За одоо дараагийн асуулт. Фрисон хамтлагийн дуулсан надаар тоглосон хайр гэдэг юм жүжиг байдаг. Надаар тоглосон хайр. Энэ жүжигийн дуун ямар нэртэй вэ? Миний нүдвсийг салхиаш. Яа, юм бэ? Аач ч мэдгүй яг үстэй. Явда. Чивэн. За. Мөчралах баяр хүргээ өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Сайхан өнгөрүүлээрэй. За. Баярлалаа. За дараагийн сонсогч аавн 77 77 38 83 77 77 88 30 гэсэн утасны дугаар руу холбогдноо. За сайхан баярлуу. Борхогийн чин батаал гэж байна. За хараадах юм. 99 өглөөний минь. Сайхан юм шиг байна. Өглөөний минь ариун болдог. Өглөөний минь дээ. Оо, ариун болт. За эхний асуултанд таарсан. Энэ бол үнэхээр одоо нэг бол мэдлэг шалгасан эсвэл зүгээр аз шалгасан асуулт байна. Теннисний хамгийн урт тоглолт хэдэн цаг үргэлжилсэн байдаг вэ? За би одоо 4 хувилбар хэлнэ. За. 7, 8, 10, 11. Цаг яасан. Тоглоол ийм урт тоглолт. Яа. Хамгийн ихийг нь хэлчихтөө. 11 үү? Ваа. 11 зөв ажиж чинь 11 цаг тоглосон мэт юм. Тоглоол гэж болд юм уу? Харин амар юм байна. Би бүр хараад гайхсан. За дараагийн асуулт. Куб улсын нийслэл юу вэ? Хавана. Унана. За одоо яаж зүгээр авах вэ? Ийм сайн мэдлэгтэй хүн дээр чинь урлагийн асуулт орж ирж байна. Хин дуулсан бэ? За хэдүүлээ сонсоод үзнэ. Энэ дууг дуучны таана гэсэн үг. Би ариун болд таана гэдэгт мөрөцмөр байна. За одоо сонсъё. Энэ хин дуулж ийн вэ? Зохиолын дуучдын томчуудын хэлнийг баг та тий. Цаг дууссан байна. За. Батуул гэж тийм мэдгүй мөн үү? Батуул гэж юм байна. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Яг ингээл газар зүй түүхийн асуултан дээр сайн хариулж байгаа. Тэгэл юун дээр урлаг дээр л манай ариун бол яг явчихад ах юм тий. Бид хоёр нэг квизний багт орж ирсэн шүү дээ. Үнэхээр мундаг бас дуучдаг бол аюу сайн мэдчихлээ шүү дээ. Тийм үү. Тэгвэл яа зохиолын дуул сайн мэддэг юм бэ тий? Өмнөдгөө саяны тохиолдол мэдээгүй байж би яг ингээд 3 удаа зохиолын дуу асуугаад гурван дээр нь унж байгаа байхгүй. Тийм үү. Тэгээд би зүгээр мэдгүйгээр олж мэдээд байгаа юм шиг. 99.11. Өглөөний мэнд алтан. Өглөөний мэнд. За. Хин дуулж байгаа вэ гэд хэдүүлээ нэг дуучныг хайж байгаа. Сонсож үзэх үү? Тэг яана юун дээр орж байгаа. Нэг дуугийн сонсоо тэгээд дууч нь хин дуулаад байгааг нь танаа гэсэн үг. За. За. Нас батын болдоо. Болдоо. Сонсоо шууд бидэндээ дуугийн хоолойгоо сонсоод бидэн баяр хүргэе. За. За, тэгвэл дараагийн асуулт юм байна. Сансрын нисгийч гүр аргач байгаа дэлхийг 124 удаа тойрсон гэдгээ. Тэгвэл сансарт хэд хонсон бэ? Цаг явсан. Хэд тойрсон? 124 удаа тойрсон гэдэг те. За. Ингэж тойрохын тулд сансарт хэд хонсон юм бол? Нөгөө нэг юм хувилбарууд байгаа юу? Хувилбарууд бол энэ дээр байхгүй юм байна. Баримжаа ашиглах юм байна. Зүн бэлгээ ашиглах гэсэн үг. 3 2 За 4 хонсон болоо. 4 хоног юм байна. За олгосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За. За хоёул хамтран ажиллагчаа танилцуулаад үргэлжлүүлъя те. За тэгээ манай нэвтрүүлэгтээ хиймэл шүдтэй хоол идэхэд хүндрэлтэй байгаа бол одоо хялбар болсон Корега хамтран ажиллаж байна.
За хэрэг та хим шүдтэй холбоотойгоор дараах зовир тань илэрдэг бол харж агаарай. Тогтоц муутай байх, таны хим шүд тогтдоггүй байх гэсэн үг. Тэгээ дээрэс нь сайн наалтахгүй байх ч юм уу. Эсвэл бойлонд ингээд даралт өгөөд, хөндүүрлээд, өвтгөөд, холгоод идэг. Эсвэл ингээд нэг тийм эвгүй мэдрэмж төрүүлэх. Иймэрхүү шинж тэмдгүүд илэрдэг бол кориогийн хим шүдний төрхөлгийг хэрэглэнэ. За энэ хим шүдний төрхлөг кориог нь хазалтын хүчийг 38% нэмэгдүүлдэг гэж байгаа. Тэгэхээр төрөхлөх нь хиймэлшүүдийг 8-аас 12 цаг барина. Өдрийн турш дуртай хоолой идэх боломжийг танд олгоно. Тэгэхээр ер нь бол маш нимгэн дүрхэж хэрэгжилж болдог. Тийм учраас их тийм химнэлттэй хиймэлшүүдээ амны хүндэд байрлуулахаас өмнө гол нь амаа сайтар угаах хэрэгтэй шүү. За тэгэхээр дотроо гаатай сингэнсэн амт агуулаагүй буйл хамгаалагч гэсэн юм дөрөв төрөл эдэг. Тэгээ буйл хамгаалагч нь болохоор дараахан онцлогтой байхгүй юу? За энэ хиймэл шүд буйлны хооронд ингээд хамгаалтын болон ийм цочир шингээх давхраг үүсгэж тийм байна. Тийм учраас нөгөө буйлан дээрээ байгаа тэр даралтыг тэгээ мэдрэг байдлыг нь айгуу сайн багасгаад зажлах үеийн даралтыг нь буруулж өгдөг гэсэн. За тэгэхээр Корига Максил гэд 2 бүтээгдэхүүн байгаа. Максил нь шинэ бүтээгдэхүүн. Хиймэл шүд болон шүдний завсар хоолны үлдэгдэл орохоос 5 дахин илүү хамгаалдаг юм бүтээгдэхүүн байна. Нарийн хушууны хиймэл шүдний бүх хэсэг жиг төрөх боломжийг холгодог. Бат бүх удаан барих зорилттой юм бүтээгдэхүүн байгаа бол Кориго Био формула гэж бас байгаа. За энэ хиймэл шүд цэвэрлэх шахмал таблет гэж хийж болно. За энийг яаж ашиглах вэ гэхээр шахмалыг бүлээн устай аяганд уусгахад дотор нь хиймэл шүдээ 3-5 минут байлгахад л болоо. Ер нь бол амны эвгүй үнэр үүсгдэг бактерийг 99.99% устгадаг. За мөн хиймэл шүдэн дээрх толбыг арилгаж хиймэл шүдэнд шинэлэг байдлыг мэдрүүлнэ гэсэн юм. За бүх химийн сангуудаар EMR нөмөнгөн сүлжээ дэлгүүрээр дээр зарагдаж байгаа. Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг шүдний дагна гэсэн Facebook хуудаснаас мэдэх боломжтой. Манай нэвтрүүлэгтээ химэл шүдтэй хоол идэхэд хүндрэлтэй нөө. Тэгвэл одоо хялбархан болсон Корига хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За дараагийн сонсогч 9018. Өглөөний мэнд. Өглөөний мэнд татгаа байна. Өглөөний мэнд татгаа. За хэдүүлээ ийм асуултан дээр явж байна. Сансрын нисгэж гүр харагч байгаа дэлхийг 124 удаа тойрсон байдаг. Тэгвэл ингэж тойроход сансарт хэд хонсон бэ? 7 хоног 20 цаг. 7 хоног 20 цаг. 7 хоног 20 цаг. Баяр Цагийн хүргэе. наривчлалтаар хэлж байна. Бүр амар сайн хэлж байна те. За тэгвэл одоо нэг юм тааврын ч юм уу нэг юм асуулт орж ирсэн. Сушита сашит гэдэг юм энэтхийг дуучин хамгийн олон хэлээр дуусан дуучин юм байна. Бүр Генсийн номонд бичигдсэн. За тэгвэл энэ дуучин хэдэн хэлээр дуусан бэ гэсэн. Хэдэн орны хэлээр шүү. 90, 100, 110, 140. За цаг явсан. 110 тахоо. 110. 110 биш ээ наахал үснэ баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Генсийн номны рекордыг эзэмшдэг эмэгтэй юм билэ. Сушете сашит гэсэн шүү. За энэ хүн ийм олон хэлээр дуусан байх нь байна. Орон орны хэлээр дуусан. Нэгдсэн үндэсний байгууллага энэ төр дээр дуулаад бүр нэлээд юу болж исэн юм бэлээ? Сошиалор бүүн болж исэн юм бэлээ. За амгой юм бат 1 цаг 30 минут 1 тойрно гэсэн биз дээ. Дэлхийд тойрох болж байна те. 8875. Алло. Байна өглөөний мэнд. За өглөөний төпөө наа сайхан баярлалаас нуу. Сайхан баярлуулсан уу? За. За сушита сашит гэдэг энэ энэтхийг дуучин хамгийн олон хэлээр дуусан дуучин юм байна. Генсийн номны рекордыг эзэмшдэг. За хэдэн хэлээр дуусан бэ гэсэн? 90, 100, 140. 100 нөө тий. За хэдгээд хэлчихв. 110 гэдэг унсан. Унсан 110-ыг хассан. Тэгэхээр 90, 100, 140 үлдсэн. За нэг нь хэлээрэй. За 140. За 140. Баяр хүргэе. 140 хэлээр дуусан байг юм бэ штэ. За дараагийн асуулт. Рио де Жанейро хотын нэр ямар утгатай юм болоо орчуулах юм бол? За энэ бас ярьж ирсэн байна. Ямар отгын ээ? Рио де Жанейро. Рио де Жанейро гэж алдартай Бразилийн Рио хот. де Жанейро ч Нэр нь бол шууд буух боломжтой байна. Орчуулдаг. буух боломжтой. Тийм нэг ойрхон. 3 Жанейро. Португал хэлээр ярьдаг бол шууд хэлэх юм байна. 1 3. За, өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Амцгүй. Баярлалаа. За. 77 77 38 83 77 77 88 30 гэсэн
асуултан дээр холбогдож орж ирнэ. Бэ юу вэ? Өстө мэдгүй юм байна. Өстө зүүн бэлгээрээ хариулах юм байна да гэсэн байна. Хаяа нэг иймэрхүү сонирхолтой асуултыг оруулж ирээд зүүн бэлгийн шалгаж яах надад өстө зүгээр санагдсан шүү. За дараагийн сонсогч 80-11. Өдөр нь янда ба? Өглөөний мэнд. Рио де Жанейро хотын нэр ямар утгатай вэ? 1-р сарын гол илүү. Гол Рио гэдэг чинь нөө river те. Жанейро гэдэг нь одоо бидний January те. Үүнээс арилсан сайхан агаар илүү. Баяр үргээ. За одоо дараагийн асуулт. 10 дугаар богдын ээжийг хэн гэдэг вэ? Нөгөө хэний зөвстэй. Shark. Гарам явган л юу гэсэн тий. Ач гэсэн тий. Зэн. Ач гэсэн. Тэрнээс цааш мэдгүй шүү дээ. Ээжийг Shark Tank-д орж Гурав. Тийм үү. Өдөр сайхан өргөлөрөө. За холбогдсон баярлалаа. Танкуудын нэг байна. За дараагийн сонсогч 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаар руу холбогдно. Коммент харъя шүү. Йоги go гэсэн чи йог унчлаа. За 80-11. байна сайн уу Клемент. Сайн байна уу? Самай. За өглөөний мэндэ. За лама. 10 дугаар богдын ээжийг хэн гэдэг вэ? Мөнх насан хаа. Мөнх Насан гэдгээ баяр үргээ. За тэгвэл дараагийнх нь улсын талбай орж ирж байна. Ногоон өнгийн дэвсгэр дээр сартай, 5 одтой, улаан өнгөтэй килим гэдэг юм хээг агуулсан талбай аль улсынх вэ? За би энийг 5 өдөр юу бэлтжээ явсан чинь одоо манайд ажиллах байгаа юм шиг үлээж та гадуур яг 5 өдөртөө айлчсан санаад байна. Ажиллаа дууссан уу? Тийм. Тугууд Туркменистан. Тийм ээ. Туркменистан баяр үргээ. Туркменистан. Би нэг Австрийг бол анзаарсан, Туркменстаныг ерөөс анзаараагүй байсан хгүй. За, тэгвэл дараагийн буюу ялтын асуулт хэн дуулж байна вэ гэсэн асуулт харлаа да. За, хэдүүлээ сонсож үзнэ. Энэ. За, эхлээд энийгээ багсаж байгаа сонсож үзье хэдүүлээ. Ямар ч гэсэн 5 дахь өдөр үрцэн байсан санаж За, энэ хэм бэ? Цагаас. За, мэдгүй мэн үү. Нилээ алдартай болсон дуу да. Сонсчихсан мэдээ нэрийг өстой мэдгүй мэн. Энэ дуучин юм уу те? Дуучны тань дуулж байгаа чи дуучин штэ. Сүүлийн үеийнх юм уу? Хамтлаг биш юм шиг байна штэ те. Хамтлаг бол биш. Яг сүүлийн ихэд бицүү. Яг бидний мэдгүй бичүү юм болов. Бичүү биш аа. Биш энэ өдрийг сайхан өнгөрөөрэй. За өдрийг сайхан. Чин нэг авьяаслаг монголчуудаар орж. Эсвэл ямар нэгэн тийм тэмцээнээр орж исэн л санаж байна. Тий. Орж исэн бүр нэгэн дээр нөгөө Universal Best Songs те тэрэнд орж исэн шүү дээ нэрээ. 91 5. Тэрэнд орж исэн нэрээ. 91. Өөцөн тасарчлаа. За 77 77 38 83 77 77 88 30 гэсэн утасны дугаар руу холбогдноо. За манайхаас зөв хариулт идэг урсгаж байна. Бүгд л мэдж юм шүү. Энэ дуугаас амар алтартай дуу юм билээ. Би нөгөө One Simple болоо тэрэнд нэг дуртай гоё дуусан л тээ. 88 5. Аа. За хинтэй холбогдсон? Баги. Баги. Нэг дуу сонсож байгаа. Сонсоод дуучныг таах юм. Сонсох уу? За сонсъё. Баяр үргээ. Урлагтай сайн хүмүүс. Мундаг байна. За одоо тэгвэл дараагийн асуулт ингэсэн. Өмнөд Африк төв хоёрын голд Өмнөд Америк Африк төв хоёрын голд ямар далай байгаа вэ? Цаг явсан. Атлантын далай юу? Атлантын далай байгаа. Баяр үргээ. За дараагийнх нь ингэсэн. Уран холбоо хинтээ хамтарч гала хамтлагийг үүсгэсэн бай. За гала хамтлагийн нөгөө гишүүнийг асууж байна. За царай нь бол нэр нь байхгүй нөө. Халуусан баярлалаа. Сайхан үргэлжлээрэй. За 77 77 38 83 шүү. Дараагийн сонсогч 9952. Өглөөний мэнд заяа нөө. Өглөөний мэнд. За уран холбоо хинтээ хамтарч гала хамтлагийг үүсгэсэн бай. Болроо гэдэг. Болроо гэдэг шүү дээ. За дараагийн асуулт хэн дуулж байгаа вэ гэсэн асуулт харлаа. За хэдүүлээ сонсно. Тэгээд дуучныхын нэрийг таана. Энэ хэн дуулж байна вэ? Энэ нөгөө жаргах зүрхэн байна тий. Жаргах зүрхнийг хэн дуулсан бэ? Хуучин нөгөө мундаг ардын жүжигтэн дуулсан нэг шинжилсэн юм байна. Яг үнэ. Мэдгүй мэн үү.
За холбосон За, баярлалаа. холбосон Өдөр сайхан баярлалаа. өнгөрүүлээрэ. Би өөртөө урлагийн асуултан дээр дашраар нунгаж байна. Дугаараа нууцлсан байна өглөөний минь. Өглөө хэлэх юм болов. Өглөөний За минь дээ. бэлгүүнээ нэг дуу сонсож байгаа хин дуусныг таах юм аа. Сонсцсон уу? За. Сонсоогүй юм тий. За дахиад Бас их онцгой болгоод дуучин шүү. Маргалдан гол юм байна дөө. Маржингол юм байна. Баяр үргээ. Хоолоогоор данжиж гин үү? За дараагийн асуулт ингэсэн. Дэлхийн хамгийн гүнзгий далайн хонхрыг юу гэдэг вэ? Дэлхийн хамгийн гүнзгий Далайн хонхор, далайн ёроол нэртэй байдаг. наац нотон 3 3 2 1 цаг дууссан. За нэг гэсэн болов. өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Хамгийн үгээд. За. За. Доод цэг гэж хэлж бас болно тийм. Хамгийн гүнзгий. Эрээс тэгдэг. Өглөөний минь дөргий сагаа амлсан уу? Шинэ цааны минь дөргий. Хэлмэ. Өглөөний минь дээ. Өглөөний дээ. За ингэсэн. Дэлхийн хамгийн гүнзгий далайн хонхрыг хин гэдэг вэ гинэ? Юу гэдэг вэ? Марианы хонхор. Марианы хонхор гэдэг. Тий. За баяр үргээ. За. Дараагийн асуулт ингэсэн. Хуучнаар Twitter одоогоор X-ийн захирал нь хэн бэ? За, эзэн гэж хэлүүлээ Эзэн. онооч. Elon Musk яриад нөө. Баяр үргээ. За одоо дахиад урлагийн асуулт орж ирсэн. Хэн дуулж байгаа вэ? Хэдүүлээ дуучдыг таах юм. За. Сонсъё. Хонин цагаан үлэнээ хойверсэрэг нүлэдэх хонгор жалхан чамтайгаа биэхо хайлхын заяач дуудлаа. За. Цаг явсан. Хонин цагаа үйл шүү дээ тий. Тэгээ хонь цагаан үйл. Сая нөгөө нэг дуусан байна. яг сүүлийн дуусчлах шиг энэ. Тэгэл. Манай ирчүүдийн бол зөв үнэхээр краш болж байгаа дууч юм билээ шүү дээ. Тийм үү. Одоо нөгөө Мишелийн болов. Шууд краш гингүүд нь санаж ш. Мишель муу юм Тэгээ байна. шүү дээ. Мишелийг бол караш хийдэг. За, одоо ялтай асуулт дээ. Болцсон бахад Марианы Elon Musk. Тийм байна. За, эрхмээ баяр үргээ сайн өнгөрүүлээ. За. Одоогийн байдлаар 3 ялагчтай болоод байна. 77 77 38 83 77 77 88 30 руу залгана. За, дараагийн асуулт. 88 61 өглөөний минь. Өглөөний өндөрг мөхөд байгаа юм байна. Өглөөний минь дээ. Өглөөний минь дээ. Бүгдийн байна сайхан барьсан уу? Миний сайхан амарсан уу? Оо, сайхан баярлалаа. Сайхан. Та сайхан баярлсан уу? Баярлуулсан уу? Зүгээр. За. Эхний асуулт. Нарны аймгийн 8 гаригийг наранд ойрхон дарааллаар нь нэрлэх юм байна. Нарны аймгийн хамгийн ойрхон гариг нь Тийм, тэгээд хамгийн ойрхоноос нь ингээд 8-ыг нэрлэн гэсэн үг хэлээ. 8 гариг нэрлэх юм байна. Дараалал. 8 гаригийн чинь наранд ойрхоныг нэрлэх юм уу? Тийм, ингээд 8 улингийн дарааллын зөв хэлэх байхгүй наранд ойрхон талаас нь. Хамгийн ойрхон гариг ч одоо За, юу нэ? Гуд гариг. За, дараагийнх нь. Юу тэгээ явах юм уу? Тийм, ингээд дараалал нь явахгүй юу? Гуд барахсад. Огор санчор. Ахаа алдчихлаа дунд нэг. Тасгаруулаар ярих юм уу? Тийм, яг дараалалаар нь шүү дээ. Наранд ойрхон. За, тэгвэл дахиад хэлье. Бууд ангараг. Холбогсон баярлалаа хаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Алдаад байгаа юм. За. За, албагдсан баярлаа. За, одоо хэдүүлээ дараалалаар нийлнэ. 90-13. Тано. Батэрнах холбогдсон байсан утсан тасарлаа. За 77 38 83 77 77 88 30 хэдүүлээ дараалалаар нь сайхан хэлэх нь байна. 95. Өглөөний минь дайсан байна. Өглөөний минь дээ. Өглөөний минь оюусцэн. За, эхний асуулт ийм асуулт байна. Нэрээ сайхан баярсан оюусцэн? Сайхан баярсан. Ямар амьтны өндгийг төрс гэдэг вэ? Загас. Загсны өндгийг төрс гэдэг. Баяр үргээ. Нэрлэхэд юугаа идэхгүй гэдэг үлээ? Нэрээ Нэрээ идэхгүй гэдгээ. Ялтын асуулт. Баяр үргээ.
Ээжид арилсны дараа шидэт дагнаны бэлгнээс үнсгэлжинд яг юу үлддэг вэ? Болор шахаа. Болор Болор шахаа. шахаа. Баяр үргье. Болор шахаа. За, дараагийн ялагч маань тодорж ийн. Оюусцэндээ баяр үргье. Бэлгээ ярьж авсан оюусцэн? Авсан. Авсан уу? За. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Дараагийн сонсогч аавнаа. 9988. Өглөөний минь сэлбэд. Өглөөний минь дээ. Өглөөний минь дээ. За, ингэсэн. Нарны аймгийн 8 гарагийг наранд ойрхон дараалалаар нь нэрлэе. Монголоор уу? Тийм монголоор. Бод, За. сугар, За. дэлхий, Аха. ангаг, Аха. бархасад, санчир, тэнгэрийн ван, далайн, Баяр үргье. За, одоо тэгвэл англиар нь нэрлэе. Меркурий, За. Венус, Эрт, Марс, Юпитер, За. Сатурн, Уранус, Аха. сүүлийнх нь мэдэхгүй байна. Нэвтүүн гэдэг те. Баяр хүргэе, баяр үргье. Мундаг юм. За, одоо таны хувьд хоёр дахь асуулт. Эндрийн талбай гэж аль талбайг нэрлэдэг байсан юм болоо? Эндрийн талбай. Эндрийн талбай дээр нь юу? Эндэр. Эндэр. Эндэр дээр гараа зогсно гэдэг штэ. Эндрийн талбай гэж юм уу? Ааха. Яа, ямар амар дүлээ болж байна. Сүхбаатарын талбай юу? Сүхбаатарын талбайг эндрийн талбай гэдэг байсан юм байна. За, ялтын асуулт. Ялтын асуулт. Сампл, үүр цайх, сарнай, Мишель нар ямар киноны дөрүүд вэ? Авч явахад. Овжин охид баяр үргье. За. Яг энэ 2000 онд юм бол мэдээд байна. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Мундаг шүү дээ. За, хоёулаа хамтран ажиллагчаа танилцуул Улаанбаатар хотод 8 цаг 39 минут болсон байна. Япон чанарын Такатагаас гисэн уриатаагаар хурд хүч шатгуун цацуултын төгс шийдэл NJK-с хамтран ажиллаж байна. За, NJK бол Японд үйлдвэрлэгдсэн удаан хэлгээтэй Япон автомашин зориулагдсан сэвчээ. За, тэгэхээр NJK очлуурыг автомашинда тавьснаар 120,000 км буюу 6-аас 8 жил удаан явах эдлгээтэй ийм очлуур юм байна. За, тэгэлгүй яг ер нь бид нар Такатаг аягүй сайн мэддэг болсон тийм ээ. За, тэгэхээр Японд үйлдвэрлэгдсэн удаан эдлгээтэй Япон автомашин зориулагдсан NJK сэвчээг машинда тавьснаар 120,000 км буюу 6-аас 8 жил явах юм удаан эдлгээтэй. Энэ 120,000 гэдэг чинь дэлхийг бараг 3 тойрхон гэдэг тий. Тийм шүү дээ. За, тэгэхээр автомашинда яг тохирох очлуурыг тавьснаар яах вэ гэхээр шатгуун зарцуултыг T.3-аас 5 литрээр хэмнэж өгнө. NJK сэвчээ болохоор дээд зэргийн нягтршилтай юм керамик шавраар хийгддэг юм билээ. Тэгээд 500-аас 800 Цельсийн юм өндөр температурт тэсвэртэй ажиллах чадвартай гэсэн. За, очлуур ер нь их тийм машины жижигхэн хэсэг юм шиг мөртлөө яг машин эдэлтэнд чухал нөлөөтэй байдаг. За, моторын хүч доголдоод байвал очлуур муудсан гэсэн үг. Сайн очлууртай байвал та одоо 1-ээс 5 литр бензинийг одоо шатгуун зарцуул 100 км тутамд хэмнэх боломжтой. Тэгэхээр очлуураа зөв сонгох хэрэгтэй. Тэр тусмаа Япон чанар NJK сэвчээ дэлхийн зах зээлийн 50%-ийг Японы зах зээлийн 75%-ийг дангаараа нийлүүлдэг ийм супер брэнд байгаа. За, тэгэхээр бид нар ямар утсаар холбогдох вэ гэхээр мэдээж Takata Japan Auto Parts гэдэг энэ пэйжийг бид нар даахчих хэрэгтэй. Takata бол Улаанбаатар хотод 6 салбартай болсон. За, 6 салбарууд нь Баянбүрдэд байгаа 1-р хороололт, за Хаанвалын мартад, Сансрын мартад, 10-р хорооллын мартад, за мөн TBD андуудын замын уртал Panasonic-тай ягаан байран дээр байгаа. За, утасныхын дугаарыг бид нар ер нь тэмдэглээд авчвал амраа гэдэг. Яа тэгэхээр бүх сэлбэг нь хүргэлттэй байдаг. 72 72 11 11 72 72 11 11. Манай нэвтрүүлэгтээ Япон чанарын Такатагаас гисэн уриатаагаар хурд хүч шатгуун зарцуулалтын төгс шийдэл NJK сэвчээ хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. Зя, дэлгэд та мэд хүн нэвтрүүлэг үргэлжлэж байна. Бүгд ямар асуултан дээр явж илаа. 86 Зүгээр. Өглөөний минь дээ. За, эхний асуулт ингэсэн. Монголын анхны маркан дээр юуны дүрс байдаг вэ? Абэтээр сонсож Монголын анхны Марк. Монголын анхны маркан дээр юуны дүрс байдаг вэ? Шуудангийн марк штэ тий. Шуудангийн марк. За, баярлалаа. За, холбосон баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За, дараагийн сасагч 77 77 38 83 77 77 88 30 руу залгана шүү. Коммент нэг шалгачихъя. Зүг бичиж байгаа хүмүүс зөндөө байна. За,
Орчлон кино компани бүтээл овжин охид найруулагч нь Бэндэр гэсэн байна. 2003 оны бүтээл хийсэн баг шүү. 99-4 өглөөний мэнд. Өглөөний мэнд. За радио онтраагаарай. За арай жоо унтраа да. Хинтээ холбогдсон бэ? Гая буян заяа хоёртой холбогдлоо. Буян заяа нөгөөх нь Гая. Гая. Аа. За хоёроо. Монголын анхны маркан дээр юуны дүрс байдаг вэ? Монголын анхны марк. Юуг тэмдэглэсэн байдаг вэ? Амт нү үнү. Аль аль нь биш юм байна. Тэгэж. За наач нь уул устал холбоотой байхаа да тий. 3. 2 1 Хувилбар байна хоёроо. За алгадаа байгаад. За өдрөө сайхан өнгөрүүлээрээ зөв хариултаа сонсож байгаарай. За. За 9913 өглөөний мэнд босод. өглөөний мэндээ. За та 3 дахь хүн болж байгаа хариултаа авч болно. Монголын анхны маркан дээр юуны дүрс байдаг вэ? Хариултаа авчих юм. Элдв очир байдаг тий? Илдэг байна. Илдэг очир. Анхны маркуу. Оо сайн сонсоо. Та мэддэг байсан уу? За. Илдэг очир. Аха. Дараагийн асуулт нь таны хувьд ихний асуулт гэсэн үг шүү дээ тий? Хурд хамтлагийн дунд жаргалтай хүний нүдэнд юу зохихгүй гэж дуулдаг вэ? Цаг явсан. Урд нь ямар дуу гэх юм бэ? Жаргалтай хүний нүдэнд юу зохихгүй гэж дуулдаг вэ? Юу зохихгүй. Жаргалтай хүний нүдэнд үү? Цаг дууссан байна. 3. 2 1 За холбосон баярлалаа хаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Дараагийн сасагч 9113 9113 өглөөний мэнд Баттэлгэр байна. Өглөөний мэнд Баттэлгэрээ. За хурд хамтлагийн дунд жаргалтай хүний нүдэнд юу зохихгүй гэж ярьдаг вэ? Дуулдаг вэ? Нулимс байлгүй дээ. Нулимс байлгүй дээ. За баярлалаа. Дараагийн асуулт урлагийн асуулт таарсан ямар нэртэй дуу вэ? Энэ удаад хэдүүлээ дууныхаа нэрийг нь таах нь шүү. За сонсоод үзье. Тэр дуу маань хаана вэ? Энэ байна. Сэтгэлийн тооноор уул минь гэрэлтээд Симэрхэн дотгошоо нулимс бөмбөрнөө Олон уртогоос дэргэд минь зүмбэрлэсэн Дорны намуухан отхон тэнгэрмээ За энэ дууны нэр юу вэ? Цаг явсан. Мач юу лээ ханх нөгөө завхны бачхийн дуусан дуу штэ. Цаг дууссан байна. Отхон тэнгэр. Отхон тэнгэр биш юм байна. Төгсөн байна. Гэтэ биш байна бүтнээрээ. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. За энээр орж ирэх хүмүүс юу вэ? Зөв хариулах хүмүүс. Комментэр бол зөндөө олон хүмүүс зөв хариулчихсан байна. Энэ нэлээд алдартай дуу юм билээ. За отхон тэнгэр гэдэг бол үг дууны нэр дотор байдаг те. Аха. За дараагийн сонсогч 89 тик тик. За дараагийн өглөөний мэнд 89 тик тик. Өглөөний мэнд үргээ. Хинтээ албагдсан бэ? Сүлд байна уу? За сүлдээ хэдүүлээ дуу сонсож байгаа дууныхаа нэрийг таах юм. За дахин сонсох болно. Боллоо яхав. За сонсъё. Сэтгэлийн тооноор уул минь гэрэлтээд Симэрхэн дотгошоо нулимс бөмбөрнөө Олон уртогоос дэргэд минь зүмбэрлэсэн Дорны намуухан отхон тэнгэрмээ Цаг явсан. Нас нөгөө хинээ дуу байна. Дорны намуухан гэдэг л байна. Яваа дахиад өргөжлүүлээрэй. Дорны намуухан отхон тэнгэр гэдэг л байна. Дорны намуухан. Сая дууныхаа мөрөнд өвн явж шүү дээ. Дорны намуухан отхон тэнгэр гэдэг айгүй ойрхон сонсогдсон. За баяр үргээ. Таны дараагийн асуулт. Зан азрын аавыг хэн гэдэг вэ? Энэ аавыг Зан азар. Өндөргийн зан азрын аавыг хэн гэдэг вэ? Та.
Яста орж идэггүй. Хосгосны баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. За. Эфир усны дугаар 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаар руу залгана. эр-тэгээс Өглөөний минь цагаан цус наркон. өглөөний минь. За. Өндөр гэгээн зан азрын аавыг хэн гэдэг вэ? Зөөж над чи үл жохон дөрж дүүн. Яг зөв. Отон дөрж дараагийнх нь завж гом дөрж. Гэр бүлээр нэг Бүр баавардаг штэ. Баяр үргээ. Бишээд гомд орчвол. Тэг баахан дөржүүд байдаг байхгүй наад чи. Ааха. За тэгвэл дараагийн асуулт таны хувьд Хятад улсын хамгийн урт талын цэг ямар нэртэй арал вэ? Цагаасан. Хятадыг Хамгийн урт талын цэг нь ямар нэртэй Нэг арал гэдэг юм байна. юу бол уртын чиг урт. Тэр одоо нэг Манайхыг аялаад очоод Гэхдээ хаваана илүү гаваана ч илүү. Хосгосны баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Буруу юм байна. гэхдээ энэ хятад ч бас юм 9 зураас гээд бүр уртлын арлуудыг өөр их гэж бас зарлаад байгаа. Тэгээд байгаа тий. За Тэр нь бол биш юм байна. 91-5. Бэнэ. Алло. Өглөөний минь. Өглөөний минь шинжлэх ухааны юм. Сайхан баярлалаа. Сайхан баярлалаа. Өглөөний минь. За Хятад улсын хамгийн уртлын цэг ямар нэртэй арал вэ? Нөгөө хайнаа нарл юм уу? Хайнаа. Вау, баяр үргье. Хайнаа юм бэ. За 200 биш ээ. 2268 м. Энэ ямар уулын ноён ориглынх нь өндөр вэ? 2200 68. Монголдо юм уу? Монголдо. Тэгвэл юу шүү дээ 2200 ч нэ. Буруу. Богдууд байл. Богдууд. Баяр үргье. За тэгвэл ингэсэн. Соёмбны голын хос загас хаашаа иргэдэг вэ? Нар зөв иргэдэг үү, нар буруу иргэдэг үү? Цаг явсан. Юуны загсаа? Соёмбны голд хос загас байгаа штэ. Тий. Тэр нар зөв иргэдэг үү, эсвэл нар буруу иргэдэг үү? Тэр чи юу шүү дээ нар зөв иргэдэг шүү дээ. Зөв иргэдэг юм иргэдэг. байна. За. Нар зөв. Ялагч болсон баяр үргээ өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Анхудаа ялагч болж байгаа юм аа. Йоо. Баяр үргээ анхудаага ялагч болж байна. Харин Хаантай юм уу? Энэ бүхний эцэст та чадлаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Үргээ. өдрийг ангууллаа. За. За манай нэвтрүүлэг өнөөдөр олон ялагч тодорчээ жижигхэн хүн алс мөнх жаргал эрхмээ оюусцэн сэлб төрөө гэсэн 6 хүн ялагч боллоо. Та бүхэнд баярлалаа. Манай нэвтрүүлэгтээ хим шүттэй хоол идэхэд хүндрэлтэй байна уу? Тэгэл одоо хэлбэр болсон. Корега хамтран ажилласан. За мөн Япон чанарын Такатагаас гисүүрэтагаар хурд хүч шатгуун зарцуулалтын төвс шийдэл NJK сэвчээ хамтран ажилласан. Баярлалаа. Сонсогч та өргөжлүүлээд 9 цагаас радио мэдээгээ үлэм сонсороо 9 цаг 10 минутаас hot topic нэвтрүүлгээр манай эфир үргэлжлэх болно. Баярлалаа Аргуна. Баярлалаа цэцэг.